зэрэг найдвартай нь мэдэхгүй юу. Манай намын одоо их хурал дээр бол инх төвшин дараа одоо ерөнхий сайд Батболдын нарыг бол энэ автомат онцлогоор тоосон. Дараа нь бол одоо олон хүмүүс энэ дээр бас найдваргүй идвэн гэж яриад байдаг. Тэгээд энэ одоо сонгуулийн хувьд ирж байгаа энэ тооллого нь хэрэг зэрэг одоо үнэмшилтэй байдгийг. Одоогоор бид нар бол одоо энэс болж энэ тооллогоор бол дараа нь бас өнгөрсөн сонгуул шиг боо юм одоо эргээд одоо хооронд тоглодог байсан бол нөгөөдгөө авцсан автоматар хооронд яриад байгаа юм биш үү хаа. Энийг одоо ямар үндэстээр баталгаатай хин энийг одоо дараа нь найдвартай гэж яаж батлах юм бэ? Энэ дээр би одоо үнэхээр ухаахгүй. За сквотер дараа. Хариулъя одоо шаардлагатай бол тусан жив дараа нэмж болно. За сквотер гişүү. За цэнгэл гişүүний асуултанд хариулъя. Тэгэхээр яг цэнгэл гişүүний асуулт бол бас яг харахгүй олон гişүүний одоо асууж байгаа асуулт бас одоо нийгмийн зүгээс ч гэсэн хүмүүс асуух асуулттай. Тэгэхээр 100% найдвартай гэж асуугаад байгаа юм л да. Тэгэхээр одоо ер нь 100% найдвартай эсхийг бол би техникийн 100% найдвартай байдлыг бол баталж одоо хэлэхгүй а. Гэхдээ нэг юм байна. Ер нь энэ сонгуулийн автоматжуулсан системийг хэрэгжилж байгаа үед бол дэлхийд дахинд бол одоо түгэн дэлгэрч байна. Нэг хэсэг бол бас энэ асуудал бол судалгаа шинжилгээ хийж байгаад нэг хэсэг зогссон юм байлээ олон улсын хэмжээнд. Одоо энэ Герман олон орнууд зогсоодсон байж байгаад сүүлийн жилүүдэд буцаагаад энэ төслүүдээс сэргээгээд эрчимтэй энэ асуудлууд руу орж байгаа. Сая би жишээ нь Филиппинийн Манилад оролцоод ингээд хуралд оролцоо явж байгаад Филиппиний сонгуулийн комиссийн дарга бол илтгэл тавьж сонсож байсан. Ерөөсөө явж бол одоо манай сонгуулийн системийн чөлөө шудраг сонгуулийг хангах гол найдвартай арга бол энэ хүний хүчин зүйлийг бол багасгах явдал юм байна. Энэ бол илүү ил тод нээлттэй байдлыг хангана. Энэ чиглэл гэж ярьж байсан. Солонгосын нөхдүүдтэй би өөрөө уулзж байсан. Ерөөсөө явж байгаа нь бол техник технологийн дэвшил бол нэвтэрч байна. Тэгэхээр одоо энэ цаг нар их зарц одоо шаарддаг. Тэгээ бас одоо хүмүүс нь хардлага сэрдэг өвддөг энэ асуудал дээр сонгуулийн мэдээллийн автоматжуулсан ийм системүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг. Жишээ нь Эстони бол электрон сонгуул хийж байгаа бүр ийм автоматжуулсан систем биш. Одоо интернетээр санал өгдөг ийм юм руу орж байгаа байхгүй юу? Эстони гэдэг ус. Америкт бол Америк бол нөгөө 50 штат нь 50-уулаа тусдаа сонгуулийн хуультай учраас нөгөө 50 штат нь олон янз байдаг. Зарим штатууд нь бол хэрэглээ явж байгаа. Автоматжуулсан системийг. Тэгэхээр яг энэ дээр таны хэлдэг дээр энэ улс орнуудад энийг хэрэгжүүлэхийн тулд хүсэл зэрэг улс төрийн хүсэл зэрэг хэрэгтэй юм бэл. Улс төрийн тийм учраас бид хуулиндаа юу гэж хийж өгсөн вэ гэхээр зэрэг энэ улс төрийн намуудын зөвшөлтсөлийг үндсэн дээр энэ одоо автомат системийг ажилуулж явна гэсэн юм зарчмыг зориуд оруулж өгсөн. Тэгэхээр гол юм нь одоо ерөөсөө цэнгэл шүнэ итгэх. Тэгээ итгэлцснийхээ үндсэн дээр одоо энэ автомат системийг илүү найдвартай ажилуулахын тулд би энэ хуулийг яагаад оруулж байгаа юм бэ гэхээр яг таны хэлдгээр харьцангуй хүндрэлтэй асуудал үүсвэл яах вэ? Энэ автомат системийн найдвартай ажиллагааг яаж хангах вэ гэдэг дээр л ирмэлцэж байгаа л энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа. Түүнээс бол техник ус зарим нэг дутагд гарахад 100% наа чин баталгаатай биш шүү дээ. Тэгээ хэрэглэхээ болийг л ярьж эхэлж болно л доо. Гэхдээ бидний өнөөдрийн 2008 онд энэ одоо явсан байдлаас харах юм бол бид нар энэ автомат системийг хийх бол зөрчил дутагдлаа олон дахин бууруулах юм байна. Нэг том алхам урагшлах юм байна. Энэний нэг арга зам нь энэ юм байна гэж одоо бид шийдэл гаргаад энэ одоо хуулийн төслийг өргөн барьж байгаа. Тэрнээс бол одоо би танд бол энэ 100% баталгаатай гэж энэ дээрээс бол хэлчих боломж бол алга л та. Тэгээ манай сонгуулийн ерөнхий нэгтгэл бас ерөнхий одоо талаас нь хэлнээс тийм ээ. Мэдээж би жишээ хувьдаа бол яг цэнгэл шиг нуух юм алга. Хүн мэдэхгүй юмны хатаасан байдаг гэдэг. Тийм учраас бол би ч гэсэн техник технологи мэдэхгүй л дээ эргэлзэж ирсэн. Гэхдээ сүүлд нь бас энэ улсуудын юмыг уншиж сонссоод ингээ үзээ хараад ирэхээр бас итгэл үнэмшил төрсөн учраас ингээ явж байгаа.